Ер нь шинжлэх ухааны асуудлыг сонирхоод үзэх юм бол хүмүүсийн хамгийн их сонирхдаг нэг зүйл бол шалтгаан үр дагаврын хамаарлыг сонирхдаг. За энэ шинжлэх ухаан ч гэхгүй л ерөөсө хүн сэтгэж боддог цагаас эхлүүлээд 3 настай, 4 настайхаас эхлээл асуудаг асуулт. Нэг л 3 наснуудын дуус шүү асуулт гэж үүдэг. Яагаад гэдэг асуулт бол ерөөсө шалтгаан үр дагавар байдаг. Яагаад бороо орд юм бол? Яагаад юм дээшээгээ ундаггүй, доошоогоо унд юм бол ч гэдэг юм уу? За тэгээд яашаа үргэлжлүүлээд явах юм нэлээд шинжлэх ухааны түвшинд ирэх юм бол яагаад эдийн засгийн өсдөг юм бол яагаад одоо юу гэдэг нь шудраг ус тогтдог юм бол яагаад зарим нэгмүүд баян хангалуун байхад нөгөөдөл нь ядуу гэдэг юм бол ч гэдэг юм. Ийм түвшний асуултууд хүртэл явдаг. Тэр хүн төрөлхтний хувьд ерөөсөө нэлээд сонирхдаг нэг хамаарлал юм шалтгаан үр дагаврын хамаарлал гэдэг байна гэж. За тэгээд энэ шалтгаан үр дагаврын хамаарлыг аваад үзэх юм бол үндсэндээ нэг тийм хоёр үндсэн зорилго байдаг юм байна л да. Нэгдүгээрт нь бол тэр шалтгаан үр дагаврын хуулийн мэд чинь бол бид нар маш оновчтой таамаглал дэвшүүлэх боломжтой болдог. За энэ хамгийн одоо классик жишээ гэж ярьдаг бол тэр Хаалегийн сүлт дод гэж байдаг. Тэр Хаале гэж эрдэмтэн яасан бэхээр нэг сүлт додыг судлаад тэр сүлт додны хөдөлгөөнийг ингээ ажиглаж агаад дараа нь тэр сүлт дод хэдэн жилийн дараа дэлхийд дээр эргэж ажиглагдах вэ гэдэг цэвэр тооцоолын үндсэн дээр гаргаад зөгнөх маягтай хэлсэн ба. Тэгээд Хаалегийн тэр тооцоол зөв байсан учраас тэр сүлт дод яг байх ёстой хугацаанд байх ёстой газараа Тэнгэрийн хаана харагдахгүй гэсэн тэр газараа харагдсан учраас энэ бол одоо шинжлэх ухааны шалтгаан үр дагаврыг тулгуурлаад ямар нэг зүйлийг таамаглах боломж гарч ирж байна гэсэн. За хоёр дахь нь шалтгаан үр дагаврыг тооцоолоод юу гэж болдог вэ гэхээр шалтгааны нөөцлөх замаар үр дагаврыг арилгах гэдэг юм. Эсвэл үр дагаврыг бий болгох сонирхолтой байдаг. Жишээлбэл ангаах ухаан дээр хүний бие яагаад өвдсөн бэ гэдэг шалтгааныг оншилж чадах юм бол тэр шалтгааныг арилгах юм бол үр дагавар буюу өвчин арилж болдог тийм. За иймэрхүү байдлаар бид нар шалтгаан үр дагаврын хуулийг ашигладаг байна гэж. За ингээд шалтгаан үр дагаврын хуулийг ингэж ашигладаг ч гэсэн бидний номд орсон хамгийн сонирхолтой нь энэ шалтгаан үр дагаврын хуулийг буруу ашиглавал яах вэ гэдэг асуудлыг бид нар ярьсан байна. За шалтгаан үр дагаврын буруу хамаарлыг бол бид нар хоёр янзын аргументээр хоёр янзын алдаагаар хэлсэн байна. За тэр нь юу гэхээр эхнийх нь post hoc ergo propter hoc гэсэн латин үг. Өөрөөр хэлбэл төрүүлж тохиолдсон зүйл нь дараа тохиолдох зүйлийнхаа шалтгаан болно гэж. За энийг бас классикаар юу гэж хэлдэг гэх тийм түгээмэл хэрэгэлдэг жишээ нь юу гэдэг юм бэ гэхэд дахиад донгодсоноор нар манддаг гэсэн ийм шалтгаан байна. Нар мандахын өмнө дандаа дахиад донгоддог. Гэхдээ дахиад донгодлоо гэх тэр нь нар мандахын шалтгаан байдаггүй гэсэн. Тэгэхээр нэг төрүүлж болсон зүйл хоёр зүйл зэрэгцэн тохиолдог. Гэхдээ нэг урталт нь болсон зүйл нь дараа нь тохиолдсон зүйлийн шалтгаан болдоггүй юм байна гэж. За дараагийнх нь яг энэтэй төстэй нэг юм болохоор cum hoc ergo propter hoc гэж байна. Энэ нь юу гэсэн үг юм бэхээр зэрэг тохиолдсон хоёр зүйл нэг нэгнийхээ шалтгаан үр дагавар болохгүй гэж. За энийг бас эдийн засаг гэдэг юм уу нийгмийн ухаанд бол нэг корреляц шалтгаанд хамаарал болохгүй гэж иймэрхүү байдлаар тайлбарладаг гэж. Тэр хоёр зүйл хамтдаа тохиолчлаа. Тэгээ хүмүүс ихэвчлэн юу гэж боддог вэ? Нэг нь нөгөөгийнхээ шалтгаан энэ үед биенийхээ шалтгаан үр дагаврын хамааралтай юм байна гэж бодох гээд байдаг. Гэтэл бол тийм биш байдаг нэ гэж. За тэгээ өргөн утгаараа бид нар ном дээр юу ярьж байгаа вэ гэхээр энэ 157 дугаар хуудасны хамаарлыг тодорхойлно гэсэн нэг юм хэсэг байгаа. За энэ хэсэг дээр бид нар ер нь x y гэдэг нэг юм хоёр зүйл те тэр хоёр зүйлийн хооронд бид нар шалтгаан үр дагаврын хамаарал бодох гээд байгаа бол ер нь юу бодож болох вэ гэж. Тэгэхээр нийтдээ 4 янзын таамаглал хөвшүүлж байна. За би энэ дээр нэмээд 5 дахь таамаглалыг хийсэн энэ дээр бас ярих нь зүйтэй байх гэж. За ингэж хэлсэн байна. Хоёр өвчин зүйлийн хамаарлыг тодорхойлоход бол хамгийн багадаа 4 таамаглал дэвшүүлэх хэрэгтэй гэж. Тэгээд дараах жишээгээр энийг тайлбарлая гэж. Судалгаагаар тогтмол дасгал хийдэг хүмүүсийн жилийн орлого дасгал хөдөлгөөн хийдэггүй хүмүүстэй харьцуулахад 6-аас 10% нэмэгдэх хандлагатай байдаг гэжээ гэж. За тэгээд дасгал хөдөлгөөн хийх нь орлогыг нэмэгдүүлдэг гэсэн юм таамаглал тавьсан байна. За тэр энд x нь бол дасгал хийх гэж үзээд y нь хэдүүлээ орлого өсгөх гэж үзье. Эхний таамаглал яг энэ өгүүлбэртэй адилхан. X нь y-ийнхаа шалтгаан буюу дасгал хөдөлгөөн хийх нь ажлын бүтээмжийг сайжруулад магадгүй ингээд орлого нэмэгддэг гэж байна. Хүн дасгал хөдөлгөөнтэй байснаар илүү стресс багтаа болоод стресс багтаа болохоор бүтээмж нэмэгдээд магадгүй бүтээмж нэмэгдэнгүүт тэр хүний цалин орлого нэмэгддэг байж болох юм а гэж. Гэтэл энийг эсрэгээр нь y нь x-ийнхаа шалтгаан байж болох уу гэж бодож болно. Энэ хоёр дахь таамаглал нь. Y бол x-ийн шалтгаан буюу орлого өндөртэй хүмүүс илүү дасгал хөдөлгөөн гэдэг гинэ. За энэ боломж байгаа юу гэхээр бас тайлбар байж болно те. Орлого өндөртэй хүмүүст илүү хичүүлээд цаг гардаг гэж байна те. Байнга ажиллаад байхгүй магадгүй 8-9 цаг ажиллаад байх шаардлагагүй. Ердөө нэг 4 цаг ч юм уу 5 цаг ажиллаад үлдсэн цаг дээр нь дасгал хөдөлгөөн хийх юм боломж гардаг. Жимд явах ч гэдэг юм уу, эсвэл усан сэлтэнд явах ч гэдэг юм уу, гольф тоглох ч гэдэг ийм цагууд гардаг байж болно гэсэн. За 3 дахь нь бүр их сонирхолтой таамаглал. Энэ их түгээмэл тохиолдог. Z хүчин зүйлийн улмаас x ба y зэрэг тохиолсон буюу
дасгал хийдэг хамт олонтой болсноор нэмэлт ажлын санал ирээд орлого нэмэгдсэн байж болно. Ер нь нийгмийн эдийн засгт ийм Z факторууд их байдаг л да. Нэг тодорхой нэг бидний ажиглаж чадахгүй Z зүйл X ч нөлөөлждөг, Y ч нөлөөлждөг. Ингээм бол нэг Z нь өөрчлөгдөхээр X нь өөрчлөгдөг, Y нь өөрчлөгдөнгүүт бидний X, Y хоёрыг ингээд хамтдаа өөрчлөгдөд байгаа учраас би энтэйг хамааралтай юм биш үү гэсэн ийм санаа гараад ирдэг гэсэн үг. За таамаглал 4 дээр юу байна вэ гэхээр бид нар X, Y хоёр биентэйгээ харилцан хамааралтай буюу эргэжлэн өндөр орлоготой хүмүүс дасгал хийдэг. Дасгал хийх нь сайн ажиллаж мөнгө олох магадлалыг нэмэгдүүлдэг гэсэн ийм дөрвөлт таамаглал байж болно. За түрүүн хамгийн ихэнд дурдсан тэр 5 дахь таамаглал нь юу гэж болох вэ гэхээр угаасаа энэ хоёрын хооронд ямар ч хамаарал байхгүй байж болно гэж. Тэгэхээр энэ манай энэ одоо ярьж байгаа асуудлууд та нар энэ дөрвөн таамаглалын аль нь илүү үнэмшилтэй сонсогдож байна гэдээ өөртөө бодоод үзээрэй. За миний хувьд бол би дөрвөлт таамаглалыг илүү үнэн гэж бодож байна. Ер нь бол энэ хоёр зүйл харилцан нэг нэгэндээ үйлчлдэг байж болно. Нийгэмдэрс ийм харилцан нэг нэгэндээ үйлчлдэг зүйлсүүд маш түгээмэл дээ. Жишээлбэл ард түмэн их босролтой, эрүүл, ухаалаг байх юм бол сайн засагтай байдаг. Сайн засагтай байх юм бол буцаагаад тэр нь ард түмнийхээ амьдралд хэрэгтэй зүйлийг хийгээд гэсэн ийм эерэг хамаарлууд байж болно. Эсвэргээр муу ард түмэнтэй ард түмэн босроогүй байх юм бол засгийн газар нь ч юм уу төр нь айгүй таарах хүн байдаг. Тийм таарах төртэй байх юм бол эргүүлээд ард түмнийхээ боловсрол ч юм уу эрүүл мэнд рүү хөрөнгө оруулалт хийдэггүй, илүү авилгалд идэгдээд эргээд ард түмнийхээ амьдралд орооддаг гэх мэтлэн байдлаар хоёр талт хамаарлууд үргэлжлээд байж болдог гэсэн үг. Тэгэхээр бид нар шалтгаан үр дагавар гэж ямар чухал зүйл байдгийг харлаа. Нийгэмдэр болон ерөн шинжилгээ ухаан дээр их түгээмэл шалгадаг зүйл байдгийг харлаа. Дээрээс нь бидний шалтгаан үр дагавар яаж гажуудаж болох вэ гэдэг асуудлуудыг энэ удаагийн дугаараараа авч үзлээ. Баярлалаа.